дээш. Задгэгч. Жаргалын алсын зам шилжилт дамжуулалтаа. Антекс орж ирээ дундын зам амжилтгүй. За ямар ч хэлсэн ирсэн үү. Гэтэ энэ тоглолт дуусны дараа дахиад энэлтэн гараад суулгаад нааш хөвөн шүү за. Ингийн утсуулаа. За Улсын 2026 оны удирлын 6 дахь өдрийн тоглолтод явагдаж байна. Өнөөдрийн нийтийн тоглолтыг Улсын аймгийн шүүхийн тамгын газар, Улсын аймгийн прокурорын газруудын Жасваг за дулааны хөдөлгөөн станцын дулааны харцууд багууд тоглож байна. За эхний 3 үеийн өндөрсөн 3 дугаар үеийн дараах байдлаар тооны харьцаа 54-68 14 оны зөрүүтэй тоглолт явагдаж байна. За Улсын тоглолтод Улсын аймаг дахь гэрийн цэргийн төвлөрийн дэшин тоглолтын аймгийн спорт заалнаас тавхан хүрч байгаа. За тоглолтыг Алимаа Хадбаатар шүүгчнэр шүүж байна. За шийдвэрлэх 4 дугаар үеийн тоглолт. За тоглолтын эхэнд just 2 оноо. Хаш
ашгүй. Зэмлэх шүтдэг өссөн намжгүй. За дахиад хоёр боломжийг өсгээд нөө явж байна. Энэ утсаараа төсчөөд тий. Тэгж ахныхаа утсаараа очиж ороод төсч. Доо мо ямар байна. За 2-1. За тоглолтын 4-4 эхлэн утга 6 оноо аваад 20 оноо зэрэг толгой холдуулчлаа. За болдотрын зүүн жамшин дээрээс шийдсэн шийдэл дамжтай болсон. Болсон 74 тавиад за тоглоом хийсэн. Тавийн чимэр. Мөхтөр ороод 2 оноо авсан. Гант өгс доош өгсөн. Батамууд гараад ирсэн байгаа байна. Төгс чаргал алсын зэ шидэл. Ууданд гой тухтай байрлалаас шидсэн. За гант тулгын самраас авах үед хашгүй алдаа гаргасан гэж шүгш цаасан. Очимба. Тестчил. Лайвара тестчил шин. Өчигдөр орлоо. За гант тулга дэшээ явах үед. Окей, баярлалаа. За хоёр шидэлтийг Одооны харцгоогийн 2 дугаартай тоглож өөрсдөх нь За нэг шилтэй амжилттай болсон. Хашгүй орсон доор шүүл дуурсан хажуун шумнаас Жасвагийнхан бүгд тоглолтод оролцуулна. За тоо хэр байна. Ручаан сод байсан уу?
Антекс шидэл. За Баярхуу самраас авсан байна. За нэгэн шахсан хамгаалтыг хийгээд за тэндээс гараад ирлээ. Ганц үг дахиад дэвшүүлсэн алдаа салгасан. За дудааны харцуудын 2 дугаар тоглогч ганц удаа. За дотгоны санаачдаг сайтай самбарын тэмцэл бодогддог. Самбарын тэмцэл маш сайн тоглолтыг за 4-р энэ мөшөд үзүүлж байна. За баг нь 19 оноогоор хожигч байгаа. За 58-76 ганцхан ойр шидэл анхлын болсон яст самраас аваад ушаа дамжуулахгүй дээ бэмгээ авчлаа. За сэлгэнээс за хичин багийг 1 оноогоор хожсон тоглолтын дээр 7 дугаартай Жастин тоглогч гарч ирээд бас чухал шийдэлтүүдийг гүйцэтгснээр хичин багийн анхны хожигдлыг өгсөн байгаа. За Самэд руу бэмгэж тассан. За урагшаа гараад өгсөн. За маш тэрхүү тоглолтыг гаргаад Баярхуу Ястын 11 дугаар тоглогч бөмбөгтэй. За шийдвэрлэх 4-р үеийн сүүлийн 5-40 секунд явж байгаа. 10 дугаар тоглогчийн Асын зайшидэл мөнхрийн Асын зайшид дамждаг болсон. За дудааны харцууд баг бөмбөг шидсэн. За минутын амралтыг харцуудаас хэлж байгаа юм байна. За 4-р үеийн дунд орж байхад 20 оны тэргүүлтэйг бол Just багийн хувьд маш том давааллаа. За энэ тоглолтын дараа Алтан шохор баг аврагч онцгойдын газрын аврагч баг тоглох юм байна. Агүйхтэй маргата чи нэг тоог руу бичиж хагаад пианоны цэнгэлэгчийг аваад ячаад 6 дарж ирлээ. Чинсгийн хааж дашид ч юм уу ингээд яаж аа. Ахлууцыг харж байгаа ч юм уу. За 4-4 сүүлийн 5 минут гэсэн 61-80
Доош өгсөн, шүгэл дуурсан, нэлээд алхамд хийж бөмбөг алдсан байна. Тулаан харцгод. За харцгууд 11 дугаарт дөгдөж хордон давтаханд орж ирээд доор 7 дугаарт дөгдөж чинь довтлох амжилтгүй. Батамд тэнд зүүн жамшин дээр тоглогч байна да болно. За эцгийн ухаад. За Болдбаатар за бөмбөг ирсэн. Ямар тааш тухтааш бөмбөг дутсан. Ганц удаа хоёр тогломжийг үүсгэлээ. Ямар гоё орчваа. За энд ингээд хоёр тогломжийг үүсгэж шууд юуны шоуны дагсан давхаа ороод амтсан. За нөгөө л мөнгө төрийн асан зэжил дамжтгүй. 66 болсон. Энэ 80 гэдэг чинь оноогоо солиог хийсэн байна. Халуун шүүгч нар. 66 78. За 7 дугаарт тоглогч. Доор дамжуултыг өгсөн. За өөрөө дахиад хоёр хөлөмж үүсгэж дэше өсөн. Дахин алдсан. 8 дугаартаа тоглогч чинь довтлох амжилттай боллоо. За энд 7 дугаарт тоглогч хоёр хөлөмж үүсгэж дэше өсөн. За 8 нөгөө талаас бас за Just-ийн самбарын тоглогчд айлын талбад хүчтэй байна. Яаж оноогоо хийгээд байгаа юм бэ? 68 83. Энэ оноогоо дутуу хийсэн байсан юм уу? За Цэнгэл баяр Just-ийн 3 дугаарт тоглогч автаа гаргасан. За хоёр шиддэг. Тийм баха энэ оноогоо жоохон хайнх хийгээд байна. Голден фолклор минут 1 шиддэг гэсэн 81 он болсон байна. За 81-68 болсон. Шүүгчнээс оноог нэгтлээд 81-61 боллоо. За 3 дугаартай тоглогч дундын зай шид. Угаагаад унж байна. Төгс нөгөөд хордон давтгал гарч ирээд алдаа авсан 2 шиддэг үүсэн 4-4-ийн цаг дуусах 3 минут 15 секунд байгаа. За энэ хаан ван энэ засгүй. Самраас аваад дамжуулт өгөхөд ганц тулга бөмбөгийг тастаа дэш алдаа салгасан байна. За ганц тулгын их
Эхний шидэлт амжилттай. Тоглолтын 4-4-ийн цаг дуусах 3 минут 8 секунд байгаа. 2 дахь шидэл. 2 дахь шидэл жоох хүчтэй гарчлаа. За ган төгс дахин бөмбөгийг самраас аваад 2 боломжийг үүсгэсэн. За харцгуудын хамгаалт сэргээд ирсэн байна. Ган тулгын Жастин дамжуултыг бас таслаа хажуугийн шугамаар гаргасан. За харцгуу тоглолтын төгсгөл дээр хамгаалт их сэргэж эхэлж байна. Тооны зөрүү ердөө 10 болгож ортсон. 20 тооны зөрүүтэй болчиход байсан тоглолт. За дулааны харцгууд баг Ууслигийн анхны удирдлагын тоглолтууд бас оролцож байсан. За тэгээд дунд нь бас авсарлаад 6 дахь удирдлагаас иргэн ирж байгаа. Энэ удирдлагт одоо яг энэ 3 дугаарт давааны уян дэлгэр юм болоо. За 3 тоглогч анх тоглож исэн бүрэлдэхүүнээс байгаа гэсэн. За бусдын дандаа шинэ залуу тоглогчид. За Батамглан бас нэр анхны удирдлагын тоглолтууд байж магадгүй. Юм шиг байна. За тэгээд ингээ шинэ бүрэлдэхүүнтэйгээр 6 дахь удирдлагын тоглолтод хөрцөж оролцож байгаа. За дулааны харцгууд багийг төгөлдөр спорт барааны дэлгөөр Улс аймгийн хөөгт гэр бүл залуучдын газрууд бас дэмжиж хамтран ажиллаж байгаа юм байна лээ. Тэдний жерсийн дээр лого тэмдэгтэй бас байршуулсан. За тэгвэл нэг гэрээ мэдхүдөө чимсэн мэдхүндээ. Би ахын зааж байгаа юм лайв дээр за. Тэний толгойд тэний өсөө. Тасфаа. За гантукс. За жас бөмбөг тассан мөгтөр өмтөө. Урагшаа гаргаад өгсөн 5 дугаар төлөвлөгч доор 9 дугаар төлөвлөгч байсан байна. Ойнгийн асын дэшид самбартаа дунж байна. Оги ихтэй Куч. За зөрөг авсан шилтэн болсон 85 9 зөрөгтэй замбог төр өмнөг тасчлаа. Спортын бол хамгаалт сайн болсон. Шүн дурсан бөмбөг харцгууд чиглэж байгаа юм байна. Томон зүгээр нь тэ. Гаан төгсийн шид унах юм бол багт хэрэгтэй. Хоёр боломж өгөөсгөө дээш явсан алдсан. Дахиад нөгөө ганц оролцсон. Болдбатер байсан байна. Боён тэр за нэг алсан шидийн хамтаа болцсон байгаа. Энэ удаа болно. Боломжийн товтлогыг алдлаа. Just Антокси шидэл мөн амжилтгүй алдаа гарсан гэж үгшүүлсэн. За тоглогчийн төсөөрсөн тоглолтыг завсарлуулсан. Мөгтөр дахиад бөмбөг таслуулах гэж байна. Асын зай шидэл. За ер нь тоглолтын эцсийн зэрэг хатчих гээд сүүлийн 45 секундс байгаа үндсэн цаг дуусгаад. За just өөр тогломжийг давтуулсан.
бариад өгч бахаа. За яарсан шийдвэр ингээд бөмбөг болчихж байгаа юм да. Гаан тоглох дэш юу да. За энэ тоглогч бол гой тоглогч байна. За энд бөмбөг төстэй хурдан тоглоход гараад 2 оноо авсан багийн 78 оноо. Их сарда хөөж. За Улслигийн 2026 оны өдрийн 6 дахь өдрийн тоглолт. Өнөөдөр үргэлжлэж байгаа. За Justice болон долооны харцгал бөгөөд нэгдлийн эхний тоглолтыг хийгээд 8 оны өдрөөлөг тоглолтын үндсэн цаг босгоод 20 секунд өгсөн байхад Justice баг бий боллоо. За ингээд Justice багийнх нь ямар тач өдөртийн ээлж тонжтой авч явах шиг байна. За энд гаандагс орж ирээд за гой дамжуултыг өгсөн. Болдбаатар шууд дээш явсан алдаа салгасан. За ингээд багийн 80 хоноо нэмэлтний шидэлтийг Болдбаатар гүйцэтгэх нь за бөмбөг нэлээд хол дутж байгаа харагдаж байна. Тоглолтын үндсэн цаг 15 секунд байгаа. За оноо статистик бүхэл юм явж байгаа учраас тоглогчид бас хамгаалтаа судруулахгүй байна. Гандөгс Өгтөс сэрэн цаг явж байгаа шидэлт алдаа салгасан. 3 шидэлтийг гүйцэтгэх нь за харъя. Гандөгс 5 секунд өгсөн байсан. 2 секунд өгдөөд алдаа гарсан. Удааны харцгуудын 11 дугаартай тоглогч. Гандөгс 3 шидэлтийг гүйцэтгэх нь эдний шидэлт амжилттай. За удааны харцгуудын хамгаалалт нэлээд хойно сэргэгчлээ. 4-4-ийн эхэнд бас энэ 4-4-ийн төсөл дээр бас хамгаалалт давтахад нь сэргэгсэн бол хол алдаад байсан. Оноо зэрэгээ ер нь эртхэн барих боломжтой байлаа. Бас л нэмээд 84-87-оор 2 багийн тоглолт өндөрлөлөө.